та бүхэнд одоо цаг төлөвлөлтийн хаж дэвтрийг хэрхэн хэрэглэх тухай заавартай танилцуулъя. За тэгэхээр энэ хаж дэвтэр маань эхний хэсэгтээ цаг төлөвлөлтийн ач холбогдол, цаг төлөвлөлтийн аргадын дүрм, цаг төлөвлөх хаж аргачлалын онцлог, цаг төлөвлөлтийг хэрхэн ашиглах талаар мэдээлэлүүд байгаа. Ингээд түүний дараагаар бол олон жилийн хаж гэсэн ийм хуудас гарч ирнэ. Энэ олон жилийн хаж дээр ер нь амьдралын миний хүсэж мөрөөдөж байгаа амьдралын зорилго юу вэ? Миний эрхэм зорилго юу вэ? Түүнд хүрэхин тулд би юу хийж бүтээх вэ? Тэхийн тулд би ямар одоо чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх вэ? Түүнийг наашлуулаад 5 жилийн дараа би ямар амжилтанд хүрсэн байх вэ? Жилийн дараа юу хийж бүтээсэн байх вэ? Мөн 1 жилийн хугацаанд хийж бүтээхийн тулд сар бүр би юу хийх вэ? Өдөр тутамдаа юу хийх вэ гэсэн олон жилийн зорилгыг одоо жижиглэн хуваахад зориулсан ийм одоо хуудас байгаа. Энэ хуудсыг таахаас эхэлнэ. Түүний дараагаар одоо жилийн хаж гэсэн энэ хэсэг рүү бус руу ороод энэ жилийн хаж маань олон жилийнхаа төлөвлөгөөг жил рүүгээ буулгах юм ажиллагаа байна. Тэр одоо хэдэн сараас эхлэх вэ? Энэ дэвтрийг одоо 5 сараас эхлэе гэж бодох юм бол за 5 сараас ийм ажлуудыг хийн. 6 дахь 7, 8, 9 дэх саруудаа ийм ажлуудаа хийгээд бүтэн жилийн турш хийх ажлуудаа ингээд ийм сараар нотлоод тэрс ажиллаа 7 хоногор хийх үү, 2-7 хоногор хийх үү гэдгийг хойдлын 4-7 хоногор нь бол хуудасаар харуулсан. Тэгэхээр үүндээ чагтлах журмаар энэ жилийн хажийг ашиглах юм ба. За тэгэхээр олон жилийн хажийг ашигласны дараагаар одоо дараагийн хийх юм бол сарын хаж байгаа. Тэр энэ жилдээ хийж бүтээх зүйлээ саруудаа мөн товлсон уулзалтуудаа ингээд тэмдэглэдэг. Одоо энэ одоо тэмдэглэлийн дэвтрийг одоо 4 дахь сараас авлаа гэж үзэх юм бол шууд 4 сарын 1, 2 ингээд ямар гар хэвтэг өдөр таарч чинь ингээд миний савуудаа ингээд энэ дөрвөлжин зайнда тоонуудаа тавьчихна. Ингээд 4 сарын календар гарчлаа гэвэл би 4 сарын 5-нд 20-нд уулзалтаа тийм одоо өдрүүдэд сургалтаа ч гэдэг юм. Одоо товлсон уулзалтуудаа, товлсон одоо цагуудаа, одоо гол ажлуудаа бол энэ дээр тэмдэглэдэг байгаа. За ингээд сарын хажаа хийгээд дуусныхаа дараагаар та өдөр тутамдаа хийх өдөр тутмын хаж руу орж эхэлнэ. Энэ өдөр тутмын хаж бол таны урт хугацааны төлөвлөгөө, жилийн төлөвлөгөө, сарын төлөвлөгөөтэй саршгүй холбоотой. Яагаад гэх юм бол та тэр холоос ойр туланд төлөвлөж явах хэсэг таны тэр том одоо зорилгод чинь амьдралын чинь жижиг алхам болж жижиглэн хуваагдаж орж ирнэ. Энэ жижиглэн хуваагдах ажлууд маань өдөр тутмын хаж дээр тэмдэглэгдэх юм. Энэ хаж дээр тэмдэглэх явцад бол танд тэмдэглэгээний одоо баг нь эренбийн баг гэсэн юм хоёр баг харагдана. Тэгэхээр энэ тэмдэглэгээ гэдэг нь хийх ажлуудаа гаргачаад хэрэг хийсэн бол нэмэлт тавиад хэрэг хийгээгүй дараагийн удаа хийнэ гэвэл одоо цум тавьлаа ингээд олон тэмдэглэлүүдийг тавих боломж өгнө. Эхний баг нь бол та тухайн чагсаасан ажлуудаас алийг нь чухал гэж үзэж байгаа юм. Тэрийг нь одоо хамгийн чухал гэж гэж тэмдэглээд ач холбогдлын хувьд бол хамгийн бага. Гэхдээ танаас цаг хугацаа шаардлагатай байгаа бол гэт мэдчилсэн юм үсгэн тэмдэглэл ач холбогдлын тэмдэглэгийг эхний баг хийх юм аа. За энэ эдгээр одоо хийх ажлын жагсаалтууд бол 2-3 хоногт хийгээд ингээд төлөвлөсөн, бодож исэн бүх ажлуудаа жагсааж бичдэг. Хамгийн эцсийн хуудас нь хэрэгтэй мэдээллийн хуудас гэж байгаа. Үүн дээр одоо сүүлийн үед бол олон одоо тийм мэдээллүүдийг мөн нууц өгнүүдийг хадгалах хэрэг болдог. Дансны дугаар, имэйл хаягнуудыг хадгалах хэрэгтэй болдог. Ийм тохиолдолд хэрэгтэй гэж дахин харах шаардлагатай гэсэн мэдээллүүдийг бол гарын хуудасуудаа байлгуулах юм аа. Тэгэхээр ийм энгийн авч явах хялбар энэ хаж дэвтрийг та өдөр тутам хэрэглэснээр та өдөр тутамдаа урт хугацааныхаа зорилгыг биелүүлэх сэтгэл хангамж авна.